За өнөөдөр та бүхэнтэйгээ ирэн уулзж байна. 2026 онд драфтаар сонгогдох, дээгүүр сонгогдох болох боломжтой тоглогчдыг сурлаар танилцуулж байгаа 3 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаартаа Michael Brown Jr. гэж тоглогчийг сонгоо авсан байгаа. За түүний хувьд 2006 онд төрсэн. За одоо 19 настай 6'5" буюу 196 cm өндөртэй point guard байрлалын тоглогч байгаа. За тэрээр Америк нэгдсэн улсын Флорида мужид төрсэн. За түүний аав нь Christopher Brown гээд бас NCAA-д тоглож исэн юм тоглогч байгаа. За түүний бага наснаас эхлээд сагсан бөмбөгийн замналд нь маш амжилттай явсан. За Флорида мужийнхаа DME Academy-д суралцж high school байхдаа 5 удаа prospect гэдэг үнэлгээтэйгээр за McDonald's All-America болон бусад сайн тоглогчдыг өрн оролцуулдаг тэмцээн уралдаанд орж эхэлсэн байгаа. За мөн under 18 насны Америк нэгдсэн улсын шгшээ баг тоглоод амьдсан. Шгшээ багтаа 10 оноо, 3 самбар, 5 ассист унтсан юм үзүүлэлттэй байгаа. За энэ жил түүний freshman жил за Louisville Cardinals гээд багт тоглож эхэлж байгаа. За энэ жилийн статистикийн хувьд гэвэл 17 оноо, 3 самбар, 6 ассист унтжилж байгаа. 40% одоо field goal үзүүлэлттэй тоглож байгаа. За Michael Brown-ы хувьд бол NCAA-д 7 тоглолт хийсэн байгаа. За дундаж үзүүлэлтээр ингээ харахаар нийт одоо дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдын 6 дугаар байранд орохоор статистик үзүүлэлттэй харагдаж байгаа. NCAA удирлын эхлэлээ маш сайн тавиад өөрийнхөө одоо стокийг нэмэгдүүлж чадсан гэж хэлж болно. За түүний тоглолтын арга барил болон давуу талаас нь дуртахад за 6'5" гэдэг өндөртэй point guard бол бас бээрхүү буюу size сайтай гэдэгтээ орж байгаа. За түүний хувьд driving layup буюу одоо самбарлуу дайрсан тоглолт сайн хийдэг. Ер нь самбарлуу дайрж тоглохоос ер нь нэг айдаггүй гэж хэлж болно. За мөн дундын зайн шидэлт ассист бас сайтай юм тоглож байгаа. За шидэлтийн форм бол тогтмол сайжруулж байгаа гэсэн юм гүйцэтгэлтэй байгаа. Түүний тоглолтоос нэг яг онцолж байгаа зүйл нь бол playmaker буюу одоо тоглолтыг найруулах ур чадвар байгаа. За зарим талаараа түүнийг Rajon Rondoтой адилхан чадвартай хэмээн бас үнэлэгдэж байгаа. Атлетик ур чадрын хувьд бас боломжийн хоёр талд point guard гэж хэлж болохоор хамгаалтандаа бол нэлээд сайн. Тэгэхээр сайн хамгаалаад зөрүүлээд оноо авах чадвар сайн гэхээр нэлээд багуудын одоо хүсэмжит ийм point guard тоглогч болж хөгжих боломжтой. За яг одоогоор харьцуулагдж байгаа тоглогчид гэхээр лигт тоглож байгаа тоглогчдоос түүнийг одоо харьцуулах тоглогч гэж хэлэхэд ховор. Учир нь гэвэл одоо лигт уламжлалт холбон тоглогчийн байрлал дээр тоглодог тоглогч маш цөөхөн. За магадгүй Chauncey Billups гэдэг тоглогчтой бол ойр холцоо тоглолттой байж болох юм. Гэхдээ ер нь бол атлетик чадвараараа бол арай илүү байх. За хамгийн сүүлд гэвэл энэ төрлийн тоглогч бол Malcolm Brogdon байсан. Түүний хувьд хамгаалт сайтай pass first тоглогч байсан. Тэгэхээр яг иймэрхүү арга барилтай тоглолтын дээр бол Brown-ы хувьд бол маш сайхан тохирно гэж үзэж байгаа. За түүний тоглолтоос сайжруулах шаардлагатай зүйлс гэвэл мэдээж хэрэг залуу хүүхэд учраас биеийн хүч сайжруулах шаардлагатай. За мөн 3 онооны шидэлтийг тогтвортой хийдэг байх гэдэг ийм шаардлага байгаа. За мөн pick and roll тоглолтод сайжруулах шаардлагатай. За эдгээр чадруудаа сайжруулахад түүнд бол дээгүүр өрсөлдөх боломж байгаа. За яг одоогоор бол 26 оны драфтын эхний 6-ад орохоор үзүүлэлттэй гэж үнэлэгдэж байгаа. Гэхдээ энэ байр бол урагшлах, хойшлох гэдэг нь одоо яг өөрөөс нь шалтгаалсан зүйл болж байна. За ингээд Michael Brown Jr.-ыг танилцууллаа. Баярлалаа.